Окей. За өнөөдрийнхөө бичлэгээр ICT-ийн арга барилуудын хувьд хамгийн хүчтэй техник гэж яригддаг unicorn моделийн талаар ярилцсан. За unicorn модель нь болохоор ер нь win rate хамгийн өндөр хувьтай. За дээрэс нь ханшны чиглэлийг хамгийн хүчтэй тодорхой чиглэл рүү drawn liquidity буюу хаан liquidity байна. Тэр чиглэл рүү хамгийн хүчтэй ханшиг өргөж өгдөг арга барилын талаар ярилцсан. За unicorn моделийг бид нар хэд хэдэн зүйлсээс баталгаа авчиж unicorn мөн үү биш үү гэдгийг мэднэ. За unicorn модель гэдэг. Ингэж за unicorn моделийг бид нар баталгаажуулахын тулд биднэрт Нью-Йоркийн Kill Zone буюу 9:30-аас 11 цагийн хооронд бид нар unicorn модель үүсгэх хүлээн. 9:30-аас 11 цаг нь болохоор Монголын цагаар шүү. Оройн 9:30-аас. Энэ нь болохоор Нью-Йоркийн AM session гэсэн үг. За окей. За хоёрдугаарт бидний хувьд хэрэгтэй зүйл нь гэвэл breaker block болон fair value gap хоёр үүссэн байх шаардлагатай. За гуравдугаарт биднэрт хэрэгтэй зүйл нь drawn liquidity буюу ханшны тодорхой чиглэл рүү хаашаа хүргэгдэх вэ гэсэн тодорхой чиглэл байх шаардлагатай гэсэн үг. Хаана liquidity хоригдлогдсон байна. Бид нар тэрэн лөө тарагдалж арилжааны HTP-г авна. За дөрөвдүгээрт бидний хувьд том цагийн PDRI хэрэгтэй. За PDRI гэдэг талаар бол ер нь өмнөх бичлэгүүдээр ярьсан байгаа. Том цагийн имбаланс юм уу, order block юм уу, ямар нэгэн байдлаар liquidity хамт хүчтэй бид нар цэг дээр байрлана гэсэн. За окей. За тэгвэл бид нар unicorn-ы моделийг мэдхийн тулд breaker block-ийн талаар мэддэг байх шаардлагатай. Fair value gap-ийн талаар мэддэг байх шаардлагатай. За тэгвэл breaker block нь юу юм бэ гэхээр ханш маань за доошо чиглэлтэй арилжаанд биднэрт орё гэж бодъё л да. Үргэлжилсэн магадгүй доош чиглэлийн хөдөлгөөн явсан байлаа гэж дээ. За энэ 4 цагийн хувьд биднэрт sell side imbalance буюу fair value gap үүссэн байна. За тэгвэл бидний хувьд 9:30-аас 11 цагийн хоорондохыг одоо хэдүүлээ энэ зон гэж үзье л да. Тэгвэл бид нар тухайн зон яг цагийн үеэр ханш маань том цагийнхаа имбаланс руу орж ирээд доошоо market structure shift хийгдээд pullback явагдаж явах яг энэ үед за энд бид нар market structure shift хийсэн гэдээ харчиж байна. За market structure shift хийсэн байх үед хамгийн сүүлийн order block буюу энэ хэсэг маань доошоо эвдэрчихсэн учраас бидний хувьд breaker block болоод ороод ирнэ. За breaker block-ыг бид нэр ингэж танина. Эсрэгээрээ за магадгүй дээш чиглэлийн арилжаанд орё гэж бодож байна л да. Ханш маань үргэлжлсэн дээш трендийн хөдөлгөөнтэй. За энэ зон дээр магадгүй BC үүссэн байлаа гэж байна. Buy side imbalance буюу fair value. За ханш маань доош чиглэлдээ орж ирлээ liquidity-нууд биднэрт гарч ирж байгаа гэсэн. За 9 цагаас 11 цагийн хоорондох зон энийг гэж төсөөлчихье. За ханш маань үргэлжлсэн доошоо оролт орж ирлээ. Дээшээ market structure shift-ийг pullback орж ирсэн энэ үед бидний хувьд хамгийн сүүлийн order block энэ болж орж ирнэ. За тэгвэл энэ маань дээшээ эвдэрсэн учраас breaker болоод ороод ирнэ гэсэн. За бид нар анхаарах зүйл бол бид нар зайлшгүй market structure shift хэрэгтэй. За ингийн бол бид нар breaker-аа таньчиж байна гэсэн. За хоёрдугаарт бидний хувьд fair value gap буюу имбаланс үүссэн байх шаардлагатай. За market structure shift яваа зогсохгүй биднэрт яг энэ breaker-тэй давхцсан имбаланс буюу displacement явах хэрэгтэй. Энэ завсар биднэрт заавал fair value gap үүссэн байх хэрэгтэй гэсэн. Энэ тохиолдолд бол доошо трендийн хөдөлгөөн дээр бид нэр CB үүссэн гэж үзнэ. За CB үүсчлээ, breaker үүсчлээ. Энэ бидний хувьд unicorn модель. Яг энэ хөдөлгөөн. За тэгвэл бид нар мэдээж яг breaker CB давхцаж байгаа цэгээс short орж болно. Хэрвээ та жоох эрсдэлтэй арилжаанд орох гэсэн бол зөв CB-ний үзүүрээс орсон ч болно. Зарим тохиолдолд заавал breaker-ыг шалгах шаардлагагүй CB-тэй учраас доошоо унах тохиолдол байдаг. Гэхдээ энэ хоёр маань давхцсан тохиолдолд бид нар unicorn гэж харж үзэж байгаа учраас илүү баталгаатай арилжаа A+ setup гэвэл энэ огтлсон цэг дээр ороод stop loss-ыг breaker-ийн дээр тавьж болно. Яг хоо жоохон risk-ээр орд өндөртэй арилжаа хийх хүсвэл та imbalance-аа дээр тавьж болно. За энэ тохиолдолд бидний drawn liquidity буюу одоо нэг таргетлах TP авах цэг үүдэх юм бол
За бидний хувьд low hanging fruit гэж ярьдаг ICT-ийн теорем дээр. За low hanging fruit гэдэг бол биднэрт хамгийн ойрхон байгаа лофцыг дээр бид нар ашигийнхаа 80%-ийг аваад үлдсэн нь хаана дэше эргэлтийг нь тэр хүртэл нь явуулдаг. Энэ тохиолдолд бид нар low hanging fruit маань mark structure shift-ийг pullback явагдах үед үүссэн энэ ёроолыг хэлж байгаа. Энэ ёроол бидний хувьд low hanging fruit болоод target-д авчиж болно. Жоохон ашигтай арилж хийхийг хүсэх юм бол та нэгэрцэн хоёртой трейд харж болно. За бидний хувьд мэдээж drawn liquidity бол энэ доор юм чинь зайлшгүй энэ засрууд дээр TP авах шаардлагагүй. Бас үнэхээр шаналдаа дээшээ явсан ч бас болно. За тэгвэл дээшээ чиглэлийн хөдөлгөөн дээр ялгаа байхгүй. Бид нар дээшээ mark structure shift хийгээд биднэрт энд зайлшгүй юм баланс байх шаардлагатай дээшээ BC өссөн байна. Бид нар давхцсан цэгээс эндээс жорж болно, эндээс жорж болно одоо хаанаас ордог. За энэ үзүүрээс орсон гэж бодчих. Stop loss-аа дээшээ арилжаанд ороод stop loss-аа мэдээж би бол breaker-ийнхаа доор тавина. TP-г болохоор энэ хайлуу тавиад магадгүй энэ уналтаасаа энэ pullback-ийн уналтын хөдөлгөөнөөс Fibonacci-га татчихад equilibrium буюу 50% хаанаад 50% дээр нь би partial 80% таа хагаад үлдснээ дээшээ явуулчихнаа гэж харчиж болно гэсэн. Break-ийн тавь. За тэгвэл бид нар яагаад заавал Нью-Йоркийн 9:30-аас 11 цагийн хооронд гээд байгаа вэ гэхээр ICT-ийн хувьд биднэрт time then price гэсэн үг байдаг. Цаг тэгээд ардаас нь ханшны хөдөлгөөн. Nasdaq ч юм уу, ES ч юм уу те Dow дээр арилж хийж явах үед бид нар Asia session, London session дээр арилж чадах юм бол бид нар volume багтай, хөдөлгөөн багтай байна. Тухайн хөдөлгөөн багтай үед бид нар setup бүрдсэн ч гэсэн тэр бол маш бага win rate-тэй байна. Нью-Йоркийн kill zone үеэр маш хэмжээнд яг Нью-Йорк нэгдэж байгаа 9:30 үеэр нээлтэн дээр ханш маш их хүчтэй хөдөлдөг учраас бид нар энэ үед л setup-а хүлээн. За тэгвэл энэ setup-ыг илүү наривчлалтай болгохын тулд, өндөр win rate-тэй болохын тулд биднэрт мэдээ шаардлагатай. Forex Factory гэж сайт байгаа. Бид Forex Factory бас тухайн 7 хоногийнхоо bias-ыг тодорхойлохын тулд календараа харж аваад мэдээг харчихна гэсэн. За өнөөдөр бол 8 сарын 17 байна. Тэгэхээр бид нэр эх 7 хоногийн мэдээнүүдийг харна гэсэн. 17 гэдэг чинь за 19-наас. За нэгд өдөр бол долларын хувьд бол за нэг улаан мэдээ бол байхгүй байгаа ч гэсэн энд бол 9:30 нээлтийн өмнө бол мэдээтэй байна те. За мэдээ байна гэдэг чинь бидний баг зэргийн волюм бол сайн өсөх учраас гайгүй сетапууд бүрдэх боломж үүснэ. За хоёр дахь өдөр бол долларын хувьд бол ямар ч мэдээ алга. Долларын хувьд мдэггүй учраас ханшны хөдөлгөөн бага байна. Гэхдээ 9:30 нээлтээр мэдээж босрын хөдөлгөөн үүсчихсэн мдэггүй өдөр учраас сетап маань жоохон хөдөлгөөн муутай үүсэхгүй байх магадaltaй учраас ер нь арилжаанд орохгүй гэдээ харчих бас болно. За 3 дахь өдрийн хувьд бол угаасаа accumulation, manipulation, distribution гэдэг нэг кварталыгаар харах юм бол ямар нэгэн байдлаар manipulation хөдөлгөөн дээшээ ч юм уу доош хүчтэй хөдөлгөөн явагдах учраас бидний хувьд гайгүй сетапууд 3 дахь өдөр бүрдэнэ гэж үзнэ. За 4 дахь өдрийн мэдээнүүд бол хангалттай сайн unemployment байгаа юм байна. Гайгүй мэдээнүүд бол долларын хувьд улаан мэдээнүүд байна. Тэгэхээр ханш бол гой сетапууд бол үүсгээд би 4 дахь өдөр хамгийн төгс сетапууд хайна гэсэн. Яг нэг unicorn-ийнхаа breaker-тэй модельийг. За 5 дахь өдөр бол мэдээж 7 хоногийн сүүл айхтар хүчтэй одоо нэг айхтар тийм сайн сетап бүрдэхгүй байх тохиолдол байдаг. Яг гэх юм бол тухайн 7 хоногт ямар нэгэн байдлаар 7 хоногийн draw liquidity хүрээгүй байвал тэрэн лугаа хүрэх гэж чичрээд нэг чиглэлийн хөдөлгөөнүүд үүсээд бид нарт сетап өгөхгүй өсөх тохиолдлууд байдаг гэсэн. За тэгвэл саяны үздсэн unicorn модельээ хэдүүлээ. Чартн дээр хэдүүлээ харъя л да. Түрүүчийн 7 хоногт биднэрт ямар хөдөлгөөн үүссэн байна вэ гэдгийг ер нь бол харчихъя гэсэн. За чартад хамгаалчихъя. За 5 минутын чартн дээр бид нар харна. За түрүүчийн 7 хоног чинь хэд өдрөөс эхэлж байгаа юм бэ? 7 хоног гэсэн үг шүү дээ. Нэгд өдөр үдчих 12-ноос эхэлж байгаа. 11, 12-ны 6 цаг гэдэг чинь за эндээс эхэлж байгаа. За 12-ны эхлэл. За одоо бол нэг daily bias харлага үү? Daily setup-а хүлээч.
За ээж гсэн хэвлээ 4 цагаас орчтой. За энэ үед бид нар 4 цагийн үед buy side-ууд бол хангалттай хамагдсан байгаа юм байна. Ханш бол ер нь доошоо явах магадaltaй гэсэн ер нь хөдөлгөөн үзэж болно. Гэхдээ 4 цагийн үед бид нарт энэ том CB дээрээс өсөлтөө аваад ер нь бол тухайн 7 хоног бол хаагдсан биз дээ өмнөх 7 хоног. За тэгэхээр бид нарт дээшээ хөдөлгөөнийг маань хорих том цагийн имбаланс гэх юм бол Intel CB гэх шиг шүү дээ. За тэгэхээр бидний хувьд бол Drawn Liquidity буюу зурагдж байгаа ханшны хүрэх ёстой магадaltaй цэг энэ болоод ороод ирж байгаа гэсэн. Тэрнийг тэмдэглэж байна. За окей. Тухайн өдрийн чиглэл нь бол дээш явж байгаа юм шүү дээ. За 5 минут руу хэдүүл орчих. Окей. За одоо энэ чэнэс 9:30-аас 11 цагийн хоорондох сетапа бид нэр тэмдэглэж байна гэсэн. За нэгд өдрийн хөдөлгөөн бол бүтэн өдрийн турш accumulation хөдөлгөөн буюу ямар нэгэн тийм хүчтэй нэг тийм амар хөдөлгөөн бол гэсэн явагддаг байна да. За энийг бол ингээд бид нэр accumulation phase-ийг авчихна. За тэгтэл 9:30 opening-оор бид нарт manipulation яваад дэше distribution хөдөлгөөн гэдэг нэг AMDX модель маань явсан байна штэ. За тэгвэл бид нарт энэ setup үүссэн байна гэдгийг харж байна. За 5 минутын чартан дээр бид нар market structure shift хийчихээ. Дэше displacement явцсан. За тэгвэл 5 минутад бидний хувьд breaker маань энэ болчихно гэсэн үг. За дараа нь 5 минутын үед бидний хувьд CB маань энэ болоод ороод ирчихтэй. Биш чинь BC шүү. Buy side imbalance. За тэгвэл бидний хувьд бол одоо ингээ unicorn модель маань бол ер нь бол үүсчлээ, бүрдчихлээ. За тэгвэл бид нар юу хүлээх вэ гэх юм бол breaker-тэй B0 маань ханш маань эргээд pullback орж ирэхийг хүлэв. За ханш бол нэлээд амар өссөн биз дээ. Гэхдээ бидний draw бол эвдэгдэг байна тийм. Тэгэхээр бид нар энэ одоо л яг энэ ханшин дээр найдвар тавьчих болно гэсэн. За тэгвэл ханш маань ороод ирсэн байна. Pullback орж ирлээ. Яг энэ завсар дээр нь бид нар энтергээ тавина. Stop loss breaker-ийн доор TP-г одоо энэ хайдар авах гэж үзсэн. За нэг хэрцэн 2 дээр би partial хачдаг. Нэг хэрцэн 2 бол юм шиг тийм. За TP энэ ч partial хагаад үлдсэн нь энэ хүртэл явуулаад нь явсан байна. Аимшигтай удаан явсан байна. Яг нь энэ цэг дээр би break-even цогцчихл байгаа юм байна л та. Partial хаасны дараа бол би шууд break-even тавьчихдаг. Тэр энэ ч partial хаагдаад break-even зогсон байна та. За нэгд өдрийн хөдөлгөөн бол ийм болсон байна. За хоёр дахь өдрийн хөдөлгөөний хэдүүл харж. Хоёр дахь өдөр Лондонгийн үеэр liquidity хамлалтаа явагдсан байна те. За тэгээ уналт ороод ирсэн байна. За хоёр дахьын хувьд 9 цагаас 9:30-аас 11 цагийн хооронд. За энэ ямар мэдээ гарсан? PPI-тэй өдөр. PPI ханш маань алидэ бидний чиглэл рүү ханшийг өсгөцсөн учраас энэ ч бол setup бүрт нэхэд бол хэцүү. Гэхдээ анзаарах юм бол энэ shift хийсэн байна. Market structure shift хийгээд ханшны чиглэл дээш болчихсон. За 4 цагийнхаа энэ CP-г бол бид нэр inversion болсон ба шүү дээ. Тэгэхээр дахиад 5 цаг руу оруулаад харна. Энийг inversion болсон гэдэг чинь бидний дараагийн drawn liquidity бол дээр үссэн байгаа энэ том имбалансыг бол нөхнөө гэж үзнэ гэсэн. За тэгвэл 5 минут руу орчих. Нэ. За shift хийгээд энэ бол бидний breaker block болж орж ирнэ. Энэ дэш акц 2 candle. High, low, high, high, lower, low гэж market structure shift хийсэн учраас энэ бол breaker. BC. Анзаарах юм бол breaker BC 2 маань давхцааг угаас. Тэгэхээр бид нар энэ өдөр арилж байгаа байхгүй. Unicorn модель үүсэхгүй гэсэн. Setup бүрдээгүй. За хоёр дахь өдөр арилж байгаа байна. Гэхдээ таамагласны дагуу
том цагийн CP руу орж ирсэн байна. За 3 дахь өдрийг харцгаая л да. 3 дахь өдөр 9:30-аас энэ CPI-тай өдөр. 9:30-ыг тэмдэглээд 11 цагийн хооронд. Окей. За яг 9:30-ийн нээлтээр бол хааш маш хэмжээний buy side liquidity бол хамтсан байна. За тэгээ энэ ч дээрээс нь дахиад stop round буюу buy side 2 ихад хамсан байна. Энэ өдөр би light trade хийж байгаа stop loss зөрхүүлсэн. 1 минутын чартан дээр хэтэрхий их төвлөрснөөс болоод 5 минутын liquidity хамталтыг бол анзаарч чадаагүй. Харилж байгаа алдсан гэж хэлж байна. За liquidity хамт явлаа. High, low, higher, high, lower, low гэдэг бидний хувьд энд market structure shift хийгдчихлээ. Тэгээ шаардсан candle гэх юм бол бидний breaker маань энэ болоод ороод ирнэ гэсэн. За энэ ч бол ямар нэгэн CP үсэг учраас арилжаа байхгүй. Гэтэ хэдүүлээ 1 минут руу оруулаад бас харж болно. Яг л CPI-тай өдөр гэдэг чинь бидний өндөр өндөр боломжтой setup бүрдгийг бас хүлээж болно гэсэн. 1 минутын хувьд бол манай breakerтэй unicorn модель айгүй гоё явцсан байна. Доошо market structure shift хийсэн. Тэрийн breaker ийшээ зөвгдөд ороод ирж байгаа гэсэн. За breaker ийшээ зөвгдөж орж ирээд CP маань энэ ч үүссэн байна. За тэнгууд breaker CP-тэй хосол дээр short орно шүү дээ. Short арилжаанд ханш маань энэ зэг дээр хүрсэн байна. Stop loss-а breaker-ийнхаа дээр тавиад TP-гээ би бол энэ low руу энэ мэдээний энэ доош зүудсэн энэ зүг рүү TP аваад нэг хэрцэг нь хоёр ханш хаана. Энд багш юм та. Энд 80-тай partial хаагаад үлдсэн контрактаа энэ доош явуулчихсан. Энэ бол A+ setup. Яг A+ гэхэд 5 минутан дээр displacement явагдаг учраас жоох хэцүүлтэй. За тэгвэл 4 өдөр ихтэл. Энэнийг би Discord дээр явуулсан. 4 өдөр бол үнэхээр тасархай setup үүсгэсэн. Энд гэхдээ ерөөсөө kill zone аваар биш. Тийм болохоор би арилжаанд орч чадаагүй. За энэ яасан бэ гэхээр хэдүүлээ 5 минутыг харнаа. Ханш Лондон дээр Ази хайг авчаад биднэрт үргэлжилсэн маш хэмжээний buy side-ууд үлдээгээд бид нар бол бүгд buy side liquidity. Тэгээд энд биднэрт market structure shift дэше displacement яваад энэ доор бидний market structure shift хараа шуурчлаарай. Энд market structure shift гэж хараад бидний хувьд breaker маань энэ болоод $8.30-ийн candle буюу энэ чинь ямар мэдээ байлаа. Ажилгүйдлийн мэдээтэй. Энэ үеэр биднэрт арилжааны маш төгс A++ setup үүссэн. Энд би арилжаанд орж чадаагүй. Ороогүй. Ягаад гэхээр kill zone эхлэегүй байсан учраас. Гэтэ би арилжаанд setup бүртвэл ор гэж хэлэхгүй. Ягаад гэхээр миний төлөвлөгөө бол зөвхөн 9:30-аас 11 хооронд setup-уудаар орно. За тэгээ би LTP-гээ мэдээж traffic гэдэг энэ дээр авна. За яг хоо том цагаас хэдүүлээ харъя л да. Том цагаар бол бид нар том цагийн CP дээр олж хамаагүй бишээс харж болохгүй гэсэн үг та. Би бол TP-гээ энд аав. Нэг хэрцэн хоёр partial авъя гэсэн ч гэсэн нөгөө мэдээний өсөлт учраас боломж олволгүй энэ ч шоу full TP авчиж байгаа гэсэн. 5-10 минутын дотор 10 минут ч үгүй. Мэдээ гараад чинь 1-2 минутын дотор л энэ өсөлттэй байна шүү дээ. За, market structure shift-тэй, breaker-тэй, busy-тэй, unicorn модель дэшээ. Энэ бол төгс жишээ. За, тэгээ 9 цагаас хоошоо setup үүссэн байна гэхэлэр үүсээг байна. Энэ чинь 15 5 өдөр болчихж байгаа юм шүү дээ. Нэг өдөр алгасцсан юм дүүлээ. 12, 13-ных, 14-ных, 15-ных.
Одоо 16-ны 16-нд шүү дээ. 5 дахь өдрийн 9:30-аас 11 хооронд. За. 5 дахь өдрийн хувьд бид нарт lower low хамсан дээшээ shift хийх ямар нэгэн байхгүй байгаа. Ийм тохиолдолд бид нар ES руу ороод харна. ES-ийг орж байгаа харж байгаа шалтгаан болохоор бид нарт SMT өгөх нь үгүй гэдгийг харна гэсэн. Энэ хан шивтэрсэн байна шүү дээ. За SMT бол алга. За тэгвэл одоо бид нар нөгөө 1 минут руу доошлуулж хартгаараа харна гэсэн. Ханш low энэ liquidity SVB явагдсан. Дахиад энэ дор stop run явагдаад энд бид нарт mark structure shift хийгдэж өгөөд дээшээ mark structure shift хийгдсэн байна. За тэгээд displacement явсан. Минут харъя л та. 5 минутын үед бид нарт энэ displacement явагдсан байна шүү дээ. BC үссэн. За тэнгууд яг 9:30-ын нээлтээр буюу манай kill zone эхлэх үед BC руу орж ирсэн. За 1 минут руу орж байгаа бид нар break-ээр тодорхойлчихно. Shift хийсэн доошоо хөндлөлтийн хөдөлгөөн гэдэг чинь. Энийг бид нар break-ээр тавьчихнаа. За тэгээд stop loss-а break-ийнхаа доор тавиад TP-ийн үндсэн drawn liquidity 5 минут руу орж байгаа таана. Өнөөрхөн хай. Энэ хай руу ч юм уу. Энэ хай руу ч юм уу гэж харж болох юм. За тэгээ нэгийг хэрцэн хоёртой. За энэ ч паршлаа аваад энэ хай дээр л авч байгаа юм байна л да. Энэ хай дээр 80% таагаад үлдсэнийг одоо би бол баг энэ хай руу ч гэсэн явуулчих болох л. Тэгээд доошо брейкийн нь бол зөхөгдөөгүй дэшээ сайхан явцсан. Тэгээд 7 хоног хагчжаа. За энэ жишээнүүдээс гадна яг миний хувийн өөрийн арилжаанд орсон жишээнүүд байгаа. Тэрэн дээр бас хэдүүлээ үзэж болно. Алдсан, ялсан аль сетапуудыг бас харалтай. За энэ бол яг kill zone эхлэх үед үүссэн. Хааш доошо mark structure shift хийсэн. Энд бидний хувьд бол breaker block болоод ороод ирж байгаа. Энд ч displacement CB үүссэн. Тэгээд CB-тэй breaker-ийн доор завсар нь арилжаанд орно. Stop loss-а би CB-ийн дээр тавьсан байгаа, энэ хайн дээр тавьсан байгаа шалтгаан болохоор хэрвээ би энийг breaker-ийн дээр тавьчих юм бол миний хувьд бол risk reward айгүй утгагүй тодорхойгүй болох байсан. За тэгээд дээрэс нь take profit буюу нөгөө ашиг авах зэрэг drawn liquidity маань энэ доор байгаа учраас нэгийг харьцах нь нэгээс бага арилжаа болох гэсэн учраас CB-ийнхаа дээр жоох risky тавьсан. За тэгээд DP-гийнхаа энэ ч 80% та хаагаад үлдснээ доошоо явуулаад break-ийг нээжээ зөхөгдсөн байна. Нэг юм шигтэй арилжаа. За хоёр дахь нь болохоор дахиад 9:30-аар доошоо liquidity хамлалт явагдаад энд биднэрт mark structure shift үүсээд breaker маань цагаан хэсэг болчихж байгаа 5 минутын чартыг харж байгаа. За тэгээд displacement CB явагдсан. Энэ засвараас CB-ийн дунд хэсгээс би entry хийгээд stop loss breaker-ийнхаа доор тавиад TP-ийн нэг хэрцэн хоёртой шууд тавиад ашиг авсан. Хоёр дахь нь дахиад шөнө 1 цагийн үед бидний үсгсэн нөгөө breaker-тэй CB дээр дахиад liquidity хамлалт явагдаад turtle sub setup үүсээд энэ дээр дахиад жижигхэн mark structure shift
CB байхгүй ч гэсэн breaker үсээд breaker шалах үед нь хоёр дахь харилцаанд ороод энэ хаяг тарагдлаа ашигласан байна. За 3 дахь нь болохоор миний хувьд CB-ийн оронд order blockтэй харилцаж байгаа. Энэ бол эрсдэлтэй, маш эрсдэлтэй харилцаж байгаа. Нийт өдөр байсан бахаа данчаа. 7 сард л авчихсан сайн санахгүй. Mark structure shift хийгээд breaker block үсээд ямар нэгэн CB байхгүй. Гэхдээ энд үүссэн байгаа order block хоёрыг зэрэгцүүлээд энэ зүүн дээрээс entry хийсэн. Доошоо бол би энэ log-ын дор тавьсан бол юу багтаа учраас магадлал багтаа учраас stop loss энэ log-ын дор тавьж байгаа. Log-ыг зэрэгцүүлээд TP-гээ хамгийн ойрхон байгаа high буй дээр тавиад нэг хэрцэг 1.5-тай харилцаан дээр бишгтэй гарсан. За энэ ч дахиад нэг чинь доошоо ханш маань 930 нэлтээр liquidity хамт явагдаад mark structure shift хийгээд доошоо breaker imbalance-тайсан. Гэхдээ энэ тохиолдолд бид нарт imbalance руу орж ирээгүй. Би ханш тэртээ дөрөв доор liquidity авц учраас эргээгээ заавал imbalance руу орж ирэх шаардлагагүй байх. Дээрээс нэмээд бид нарт энэ чинь inversion gap үүссэн байгаа учраас ханш маань ер нь бол нэг амар pullback хийхгүй үсэх байх гэсэн таамгаар орсон. За тэгээд яг нөгөө мэдээний өмнөх үеэс учраас шууд арцсан. Яг breaker дээрээс нь арсан. За тийм бол тэр stop loss-аас breaker-ийнхаа доор тавиад TP-гээ нэг хэрцэн хоёртой. За энд бол ямар нэгэн displacement үүсэхгүй энэ харилцаанд орно гэж би зөвлөхгүй учраас нэг тайлбарлахгүй явуулчих. За энэ ч бас ямар нэгэн displacement үүсэхгүй байсан учраас нэг бол breaker-ийн доор CP үүссэн байгаа тохиолдолд бид нар энийг unicorn гэж авахгүй шүү. Энэ бол гэхдээ яг accumulation, доошо manipulation, дээшээ distribution гэдэг үнэхээр гоё харагдчихсан учраас breaker дээрээс нь шууд entry хийсэн. Бас авч болох харилцаа. Энэ ч гэсэн доошо дээшээ mark structure shift хийгдээд pullback яваад энэ бол айгүй гоё жишээ шүү дээ. Breaker CB2 маань давхцаад, BC2 маань давхцаад би ч буруу тэмдэглэж. За тэгээ яг би бол breaker дээрээс нь entry хийгээд stop loss CB-ийнхаа доор тавиад buy side liquidity энэ хаа яваа энэ хайлтыг нэг хэрцэн 1.8 байлуу да. Энэ ч болохоор 1 минутын CB дунд нь үүссэн байсан. Яг тэрэн дээрээс энтрээ дараад buy side liquidity мэдээний high take profit гэдээ авчиж байгаа. За энэ бол угаас амар зам харилж байгаас энийг тайлбарлахгүй. Энэ бас айгүй зам харилж байна. Би яагаад эдрийг тайлбарлахгүй байгаа вэ гэхээр энэ бол би дөрмөө дагаагүй арилжаанд ороод ялчихсан учраас дахиад ийм тохиолдол гарах юм бол орохгүй шүү гэж өөртөө санаалга болгож бол тавьж байгаа юм. За энэ болохоор 5 минутын breaker 1 минутын CB үсээд тэр хоёрын давхцал дээрээс орсон арилжаа. Энэ дээр болохоор зөвөр TP тавхаа мартаад явцсан байж байгаа TP-г энэ ч хаасан азтай. За энэ ч гэсэн breaker үслээ. CB-тэй mark structure shift хийгдсэн. BC-тэй. Тэгээд buy side liquidity дээр байгаа. Ханшин дээр авчиж байгаа. За энэ ч бол ямар нэгэн CB байхгүй unicorn модель бол биш. Гэхдээ зөвхөн breaker-тэй энтрэ гэж хэлж болно. За энэ бол айгүй гоё жишээ байна. Бид нарт зурагдсан low hanging fruit sell side liquidity байна. Breaker block байна. Imbalance breaker-тэй давхцаж байна. Энтрийгээ завсраас нь хийн. Stop loss breaker-ийн дээр TP-ний хэрцэн хийдэж өгнө. Энийг бас би юу гэж аахгүй. Unicorn модель гэж аахгүй. Ягаад гэхээр нэрэн breaker imbalance хоёр маань давхцааг байгааз. За тэгээ энийг авсан шалтгаан болохоор би order block давхцажсэн учраас order block дээрээс шууд энтер хийсэн. Энэ ч гэсэн unicorn модель биш. Чи бас гоё тайлбарлсан байна шүү дээ. Энэ ханшны өсөлтийн хөлний optimal trade entry байна. Fibonacci-гийн гоё зэг дээр ханш маань орж ирэхдээ liquidity ханаад mark structure shift хийгээд breaker block үүсгээд доор нь imbalance үүсгээд imbalance руугаа орж ирээгүй байж байгаа босож өсөлтөд явагдаад буцаж оноолт орж ирэхдээ энэ доор liquidity-гээ хамаад breaker-тэй CB-тэй завсраас нь энтрийгээ хийгээд buy side liquidity TP энэ ч яагаад гэдэг аюу гоч. Энэ тохиолдолд миний нөгөө CB маань breaker-ийн доор байгаа учраас би low-ийнхаа доор stop loss-а тавьсан. Яагаад тэгэхээр нөгөө CB-гийн ханш маань нөхөх гэж оролдох юм бол яалтч нөгөө breaker-ийг эвдэх тохиолдол байдаг. Тийм учраас би энэ доор тавьсан байна шүү. За тэгээ энэ доор жижигхэн internal liquidity CB гэнэ turtle side модель маань давхар үүсэж байгаа юм л дээ. Энэ бас гоё жишээ. Buy side хандлаа бид нарт sell side байна.
TB1 энэ ч авсан байна. CB уссан displacement явсан. Breaker block байна. Short тасрах харилцаатай. За энэ бол breaker биш. Стандарт deviation ашиглаж арилжаанд орсон энийг дараагийн өөрчлөлтөөр тайлбарлая. Энэ бас биш та. Buy side liquidity хамсан sell side бид нарт энэ харагдаж байна. Ханшмаа доошо market structure shift-ийг хийсэн тэмдэглээг байгаа болохоос market structure shift хийхдээ бид нарт имбаланс үүсгэсэн байгаас тэмдэглээг байна бас. За тэгээд имбаланс руу хаш орж ирээд арилжаанд ороод доошо айгуу яасан ба шүү дээ. Бид нар дандаа inversionтэй орсон арилжаанууд байна. Unicorn жишээнүүд дайн дарагдаж байна да. Жижигхэн давхцсан байгаа. Энийг бол бас unicorn-гээ харахад юм да. Breaker CB2-хоо яг завсар нь арилжаанд ороод stop loss CB-ийнхаа дээр тавиад take profit low дээр. За энэ simple-тэй арилжаас хэрэггүй. Тэгэхээр энэ сая миний нөө түрүүний ярьсан. 4 дахь өдрийн мэдээтэй SPI-тай арилжаа шүү дээ. За тэгээ ингээд дуусчихсан байна. За алдагтай трейдүүд яаж авсан талаа харъя л та. Дөрөвхөн жаах шиг. Buy side liquidity хамагдаад доошо market structure shift хийгээд миний хувьд бол breaker in болоод pullback орж ирээд дараа гэж утсан. Энд би яарсан. Яагаад яарсан гэхээр displacement явахыг хүлээгээгүй. Арилжаанд ороод stop loss өгүүлсэн. Энэ бол угаасаа цэвэр миний алдаа. За хоёр дахь нь breakerтэй CB-тэй давхцсан unicorn модель байсан. Энд миний алдсан шалтгаан гэх юм бол би сужийн хийлсэн дээр ороогүй. 3 цагийн үед үүссэн Лондон дээр арилжаанд орсон. Энэ бол өстой шал автахгүй арилжаа. Тэгээд энэ дээрээ ч ороогүй. Ардаас нь хаш дахиад жижигхэн pullback явагдаад орж ирж хатан дахиад орсон. Гэхдээ бүр нэг ч ороогүй full bot тэгээд хоёр арилжаанд ороод stop loss өгсөн. Миний алдаа. Энэ ч гэсэн доошо displacement явагдаагүй, ямар нэгэн имбаланс үүсээгүй, арилжаанд орж амжаагүй доош хөдөлгөөнөө алдчихад дээшээ жижигхэн 1 минутын market structure shift хийгдэж хахад inversion үүсгэж гин гэж хараад энэ дилэн дээрээс орсон. Энэ бол миний алдаа. Бүрэн миний алдаа. Энэ ч гэсэн яг түрүүний алдагдaltaй арилжаагаа хийчээд үргэлжлүүлээд ханшин дээшээ өсөд ирэх үед нь энэ CB breakerтэй CB гээд хараад энтер хийсэн. Тэгээд энийг харах юм бол ер нь бол үндсэн манай breakerтэй арилжаа маань доошо явуулсан байхад дахиад найдар өгөөд нэгснээ сэтгэл зүйн алдаа юм л та. Сэтгэл зүйн тал дээр би одоо дараалал хоёр алдагдал хүлээсэн учраас хоёр алдагдлын эхнийх нь бол нөгөө арилжаанд ороогүй алдагдал. Хоёр дахь нь бол тэгэхээр яарч ороод stop loss өгүүлсэн алдагдал. Энэ хоёр алдагдал нийлжчихлээр тухайн хүний одоо арилжаачны толгойд төр бол сэтгэл зүйн нэг тийм тогтворгүй байдал үүсдэг. Яг уу мэргэжлийн pro trader гэж би өөрийгөө хэлэхгүй л дээ. Гэхдээ мэргэжлийн pro trader-ууд бол энэ сэтгэл зүй дээр удирдлагатай байж чаддаг. Би чадаагүй учраас энэ дээр алдагдал хүлээсэн. Одоо алдагдлаа яваач нөтөө. Тийм бол тэр энийг бол бас би засах гэж оролдож байгаа. Тэгээд ер нь бол win rate маш өндөртэй арга барил байна. Манайхан бас Discord дээр орж ирэх юм бол намайг ашигтай арилжаа хийх харна, алдагдaltaй арилжаа хийх харна, дансааш дахих харна. Сая би 150 мянган фанд фейлдсэн. Фейлдтэй дарааллаад 5 хоног алдагдaltaй арилжаа хийгээд дансааштасан. Нэг ч ашигтай арилжаа хийгээгүй. Саяны гаргасан жишээнүүдийг би өөрөө харсан ч гэсэн арилжаанд ороогүй алдагдлаа дараа нь хүлээсэн гэж хэлж болно. Миний хувьд бол алдагдaltaй арилжаас. За тийм учраас дараагийн бичлэгээс надад нэг төлөвлөгөө байгаа. Яг нь миний хувьд нэг дүрэн байдаг юм л та. Ямар нэгэн байдлаар дансааш таах, эсвэл фанд алдах тохиолдолд журналаа хөтлөөд юун дээр алдснаа би тодорхойлоод юун дээр алдснаа тодорхойлсныхоо дараа шууд яарам дараагийн шин дансыг нээж арилжаанд орно гэхээсээ илүүгээр хэд хоног амралт авнаа. Сэтгэл зүгээ доктортой болгоно. Доктортой болгочоод ардаас нь баг дансаа 1 сарын хугацаанд доктортой өсөлт явуулаад яг тэр нөгөө алдагдлынхаа нэг тийм сэтгэл зүйн докторгүй байдлаас бүрэн гүйцэд салсан гэж үзээд дараагийнхаа чаленж контыг хөдөлж авах.
дараагийн том данс цэнгэлтэй хийнэ гэсэн дүрмтэй байдаг. Тийм болохоор би эх 7 хоногоос ч юм уу за яг дараагийн бичлэгээс хэлж байна. Дараагийн бичлэгээс $50 дансыг $50 шүү. Тэгэхдээ тэр нь болохоор энэ features дээр биш. Зүгээр CFD данс дээр буюу Forex-ийн Nasdaq дээр $50-ыг 1 сарын хугацаанд яг нэг тийм таргет тавьд яг биш нэ $20 чаленж явуулаад $20 чаленжийг $150 хөрөнгөт нь топ степ дээр сайн 150k-ийн комбайн фанд авчаад тэр гэж татчих واخхой. Тэгэхээр нэгс миний $20 чаленж failed хийж байгаа. Тэгэхээр дараагийн бичлэгээс би $50-ыг аваад яг нэг тийм таргет тавилгүйгээр 1 сарын хугацаанд гэдэг чинь за баг 9 сараас эхлэх нь үү? За хэднээс эхлэх нь яах вэ? 1 сар тухайн ажлын өдрүүд ер нь хэд байдгийг харчаа л та. 5 22 өдөр юм да. За 22 өдрийн хугацаанд доктортой өсөлтөө үзүүлээд дахиад шатаачихгүй хэн шиг сэтгэл зүйн доктортой байдлаа хадгалж аваад өсөх юм бол дараагийнхаа фанд руу орно. Тэгээд Discord нэг дээрээ хамт олонтой байх юм бол гоё. Алдагдлыг чинь хэлээд өгөн. Нөгөө stop loss зөвхөлчаад over trade хийгээд ах юм бол болооч гэд хэлэх хүн хажууд чинь байна. Тэ хийх ёсгүй алдаагаа гаргаад орж явах үед чинь за алдах үе байна штэ гэж сэтгэлээр чинь дэмнэх найзууд хамт олон байна. Манай Discord-ийнхан бол үнэхээр гайхалтай гоё сайхан ааштай хүмүүс байдаг. Хоорондоо ингээл сетапуудынхаа талаар яриад л одоо энэ бол намайг ингээ тэмүүлэлтэй бай good luck гэ тасаштасны ардаас намайг маа Discord ах маань дэмжиж байгаа жишээ бай. Өдөр тутамдаа ингээд тухайн өдрийнхөө баяасыгаа тэмдэглээд арилжаанд орсон хүмүүс арилжааныхаа таамгуудыг гаргаад хоорондоо ярилцаад асууж барих юмудаа асуулцаад аюугаа хамт олон ба. Discord руу ороод ирээрэй. Орог байгаа хүмүүс. Тэгээд Discord орсон байгаа хүмүүс маань бичлэгэн дээр лайк дараарай. Тэгээд subscribe хийгээгүй хүмүүс байвал subscribe хийгээрэй. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа баяр та. Peace out.